Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23-р зүйлийн 1 дахь хэсгийн 1 заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдаас 2025 оны 6-р сарын 20-ны өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль Улсын хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6-р сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хуулийн төсөлд улсын хурлаас 2024 оны 7-р сарын 10-ны өдөр баталсан засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1-р зүйл заасан Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус хүчингү болгохоор тусгасан байна. Үүнтэй холбогдуулан засгийн газрын зарим гишүүдийн эрхлэх асуудалд өөрчлөлт оруулахаар тусгажээ. Байнгын орооны хуралдаанаар хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Од Баяр төсөл нь өмнөх засгийн газрын бодлогын уламжлалыг хадгалж байгаа эсэх засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг засгийн газрын хэрэгт газрын харьяанд ажилуулах талаар улсын хурлын гишүүн Б. Пүрвдөрж засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг эдийн засгийн хөгжлийн сайдад шилжүүлсэн талаар улсын хурлын гишүүн Ж. Баярмаа төрийн албаны удирдах албан тушаалтнуудын тоог цөөлөх, төрийн албаны реформ, ажиллах хүчний дутагдaltaй салбарын талаар мөн засгийн газрын 14 мега төсөл үргэлжлэх хэсэг талаар улсын хурлын гишүүн Ө. Шижир буруу бүтэц давхардсан чигүүргийн улмаас улсад учирсан хохирол, хариуцлагын талаар хууль санаачлагчаас асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Б. Баярбаатар төрийн албан агчдыг 9%-аар бууруулах үндэслэл, шаардлага тодорхой болгож, энгийн төрийн албан агчид руу бус давхардсан чигүүрг бүхий удирдах албан тушаалтанд чиглүүлэх талаар саналаа илэрхийлсэн болно. Байнгын ороо хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль улсын хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх хэсэг талаар санал хураалт явуулахад засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 75% саналаар хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 75% саналаар төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 75% саналаар төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 75% саналаар засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 68.8% саналаар Монгол Улсын хэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81% саналаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрлийг бууруулах, гэр орооллыг орон сууцчлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 81.3% саналаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн улсын хурлын тогтоолын төслийг 81.3% саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх хэсэг асуудлыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төсвийн доктортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, засгийн газар дахь хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төгжрлийг бууруулах, гэр орооллыг орон сууцчлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийн хэлэлцэх хэсэг талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дугуйг хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье.